Би 2 дугаараа иргэн гомсрон гэдэг хүн байна. Малчин хүн. Тэгээ би одоо иргэнийгээ үргийг биелүүлж, хоёулын хугацаанд татвараа бас орайлж төлөөд явдаг хүн байгаа. Тэгээд за малын албан татварыг би малчин хүний хувьд ойлгохдоо иргэн бүр оролцож бүгд төлж эргээд тэр татвараа хөдөө аж ахуйн чиглэсэн олон чиглэлээр хөдөө аж ахуйд эргэж хэрэгжүүлдэг тийм хуулийн залттай юм байна гэж ойлгохдгоо. Тэгээд манай сум бол манай баг бол хүн амаараа олон малчныг өөрхийг нь тоогоорч олон болохоор бас тодорхой хэмжээний татварын хамгийн өндрийг манай 2 дугаараа төлдөг гэж ойлгодог. Тэгээ одоо нэг угаалгын одоо бодын хашаатай болж явлаа. Угаалгын байнтай. Тэгээ ер нь чиглэлдээ хожир дарханд сэвсүүл шаанд ерөөсөн тэр аль хойчиг хэрэгэлдэг байсан ходог бүгдийг бас асуурлсан. Энийг бас малыг албан татвараас бас эргүүлж бид нар бас хэрэгжилж багтаа хэрэгцээтэй 1-10 айлыг 10-аас дээш айлыг янз бүрийн хэрэгцээгээр хангаж ингэж эргэж бүтээн байгуулалтанда авч ингэж оролцож явдаг. Тэгээ одоо ер нь малын албан татварыг бас нэг хөнгөхгүйгээр одоо үлгэрч урайлж байгаа хүний үед хэлэхэд залуу малчид гიშгүй ерөөсөн бүхэн татвараа төлөөд иргэнийгээ үргийг биелүүлээд эргээд тэр татварыг нийт орлогыг сумдаа бүрдүүлсэн татварынхаа хэмжээгээр багтаа хөрөнгө оруулалтуудыг сайн хийдэг эргээд хөдөө аж ахуйн чиглэлээр багтаа 1-10-аас 20 айлыг хангацдаг тэр багтаа тийм нийтийг хамарсан ажлыг хийж явал бас зүгээр юм уу даа гэж бас малчин хүний ус ойлгож явдаг. Тэгээ одоо тэгээд суман даарч олон хөдөө аж ахуйн чиглэлээр малын татвараа хэрэгжиж байгаа ажлууд байна. Одоо жишээ нь одоо энэ улаан хуц элба үйлдвэрийн тийм улаан хуцнуудыг авчирч бас нутгшуулж малын үйлдвэр усаг сайжруулах талдаар сумын тусмал эмнэлгийн үйлчлэлээсээ бодлогоор чиглүүлж ингэж бас олон ажлуудыг бас хийж явдаг юм аа. Тэгээд эргүү хүнийгээ биелүүлж татвараа төлж явах нь бас хүний үүрэг гэж бодож явдаг. Тэгээд одоо нийт малчидаа урайлахад одоо тэгээд татвараа цаг хугацаанд нь төлж эргээд бид нар бас гişг хушгийг хүртэж багтаа хэрэгцээтэй юмнуудыг бас хийж явал бас зүгээр юм уу да. Нэг хүний төлсөн татвараар нийтийг хамарсан гэдэг сумандаа хэрэгцээтэй юм ажлуудыг бас хийж явал бас маш сайн юм уу да гэж ойлгож явдаг малчин хүний хувьд. Тэгээ одоо нийт малчидаа урайлахад хуулийн хугацаанд татвараа төлж гівшиж ингэж байж явал бас одоо тэгэл өдөөний цагаан гарын хүнд нөхцлүүд гарна өвс тэжээлийн янз бүрийн хэрэгцээ гарна тэрийгэ эргүүлээд сум орон нутгийн өмснүүдийг нөөцийг бүлчдэг хөдөө аж ахуйн чиглэлрүү эргүүлээ чиглүүлждэг эргээд бид нар бас тэрийгэ бас цаг өндөрсөн цагт нь хүртдэг байж байвал маш зүйтэй юм уу да гэж ингэж бодож явд юм аа. Тэгээд одоо нийт малчидаа урайлахад цаг хугацаанд төлж гівшээрээ л гэж ингэж урайлъя да. Тэг өнөөдрийн төлсөн татвар биднэрт эргээд эргэжилт тэрний дараагийн жилд эргээд хөрөнгө оруулалт болж эргэж малчидаа ирэх юм юутэй юм уу да гэж бахан малчин хүний хувьд бас ойлгож явдаг да. Тэгээд нийт сайхан нутгийн ард түмэнд хайрхан лажуудаа малчидаа бас сайн үнэтэй сайхан үйлжиж өрөө хавртаа золгох юм сүлзээтэй сайхан ерөөлийг бас төвшүүлье.